Майами, Дубай, Мальдив бол хөгж буй арал дээр Диважингийн хэсгийг өөрийн гэр болгон эзэмших боломжтой мөрөөдлийн байршлуудын нэрсэн. Тансаг зэрэглэлийн үйлдвэрлэх хөрөнгийн зах зээлийг дэмжигч Okeana Real Estate болон хувийн арлын концепцийн мэргэжилтэн Dutch Docklands нарын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон Амилара арлын төсөл нь байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй бие даасан хөдөлгөөнд эрс шинжилэл авчрахуйц хиймэл арлын үзэл баримтлал юм. Голландын дизайнер Koen Olthuis энэхүү төслийн гоо зүг өөрийн футурист өнгө аясаараа тодорхойлохоор болсон байна. Мөн Францын далайн эрэл хайгуулч Jean-Michel Cousteauгийн Ocean Future Society-гийн хамтран бүтээсэн эдгээр хувийн арлууд нь далайн амьтдын шинэ амьдрах орчныг бий болгох боломжтой. Ялангуяа шүрийг онцолж болох юм. Арал бүр мөрөөдлийн гэмээр, вилла, хувийн наран шарлагын газар, усан сан, ус онгоцны зогсоол. Энэ бүх зүйлс тансаг ургамлуудын дунд байрлал. Худалдан авагч нь өөрийн очихыг хүссэн газараа шийдэж, хүссэн газар руугаа аялах боломжтой. Тансаг зэрэглэлийн үйлдвэрлэх хөрөнгийн зах зээлийг өөрчлөх шинэ арал.